Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За. Байхгүй. Нэг зэмүүн жим шиг, балаа жим шиг нэг тийм учир нь олдохгүй кино үзснийг хуваалцахаас саяхан гарсан кино л доо. За кинонд юу гарах вэ гэхээр FBI-ийн мөрдөгч эмэгтэй хачин жигтэй цоврал аллаг амиа хорлолтуудын мөрөөр орон алуурчныг хайна. Алуурчныг олох болов? Эцнэ. За хэдүүлээ бичлэгээс л үзье да тийм биз дээ. За тэгээд ардаг юм маа гороогоод байлгүй дараад хараа да муу сайн муу да. Киноныг хачин дээр үеийн камераар хулгайч нохой шиг машин дотроос бичлэг хийж байгаа юм шиг өнгө аястай эхэлнэ. Машин явсаар алс зэлүүд орших нэгэн айлын гадаа ирэн зогсоход дотор нь гэрийн даалгавраа томоотой гэгч нь хийж суусан охин "Юу машин манай гадаа ирдэг вүлээ?" гэж сониучирхан гараад хартал жолооч нь байдаг. Харин урд суудлын дээр нэг сүмээс хар юм харагдана. Тэгтэл нэг үздэн царайтай бүбүү шиг юм гинт гарч ирж "Төрсөн өдрийн мэд зэнд" гэж шалчигнаад гайшлам тийм хаашаа. Яа. Үзэгдэл солигдсон албаны мөрдөх төвчөөнийхэн хурал хуйгаа хийн нэг сэжиг бүхийн нөхрийн талаар хэлэлцсэн суух бөгөөд Ли Харкер гэх энэ эмэгтэй мөрдөгч туслахтайгаа сэжиг бүхий этгээдийг шалгахаар очоод Ли Харкер нэг байшинг харж байснаа энийх сэжиг бүхий байшин байна. Нэмэлт хүч дууд гэхэд хамтрагч нь "Зас чи яаж зүүн совинд итгэж нэмэлт хүч дууд гэж ямар атсан вэ гэдгийг. Алив би өөрөө учрыг олъё" гэж дарвалзаа шааж очоод тухандаас аваад газар дээрээ тэрий хадаад очоод өгнө. Манай хүүхэн ч айд сандарсан ч юутааш давхиж орж гэмтэтгэдийг барьж авах учиртай тул айдсаа таван ялал орно доо. Шаагаал ортол битүү уутаар бүрхсэн нэх эвгүй жихүү цөргөн байшинт нэг хижээл насны ир өөрөө бууж өгөн эхний үзэгдэл дуусж байгаа юм. Манай энэ хүүхэн нэг л эвгүй. Зөмбөлгийн тулааны Америк дахь нэвтрүүлгийн ялагч юм шиг эсвэл сэтгцийн өөрчлөлттэй юм шиг. Ажлынх нь энэ хүүхнээс байнга айгүй шалгалт авдаг ч маань хүүхэн бүгд нь тэнцээстэй. За тэгээд онцгой мотны хэргийг тэр нь даалгахаар болдгийг. Энэ нь 30 жилийн туршид цоврал аллаг үйлдэж буй нууцлаг алуун орчин long legs буюу урт тавхайт гэгчийг олж илрүүлэх. Бүх цоврал аллаг болсон гэр бүлд 9 настай охин байсан нь нэлээд хажирхалтай. Маш эвгүй. 30 жилийн туршид нийт 10 гэр бүлийн аллагын хэргийн газраас нууц кодлол бүхий бичээс олддог бөгөөд бүгдээр нь урт тавхайт гэсэн байдаг. За тэгэл манай мөрдөгч Ли ажилдаа шамдаа орж дараагаасаа ганц нэг шипи авах бөгөөд тэр нь алуулсан гэр бүлийн охтод бүгд тухайн балдамдаар алуулсан сарынхаа 14-нд нь төрсөн байдаг нь бүр зөв. Мөрдөгч Ли ч илүү цагийн мөнгө бодуулж санаатай өдөр шөнөгүй л ажиллаж байгаа юм. Хэрэгүүд нь дандаа аавууд нь эхнэр охиноо өнөөгөөд өөрийгөө тонилгосон байдаг. Ямар нэг чөтгөр алгадмрыг хараал үрсэн юм уу бүүмэд. Хамгийн гол нь хэргийн газар ямар ч гадны хүн нэвтэрсэн улмөр байхгүй, хурууныхээ үлддэггүй, ер нь юу ч байхгүй. Нэг төөрсөн чөгийн нисж орж ирээд ховстод байна уу гэмээр. Мөрдөгч Ли дарагдаа илүү цагаар яг ямар ацаа олж мэдснэ тайлгнж байхдаа тэр өөрөө ордгүйч гэр бүлийн гишүүдийг нэг алахыг тушаадаг эсвэл тархийг угаадаг байх магадлалтай. Амун тэр нь тусалдаг хүн байхыг ч үгүйсэхгүй л гин. Дарганч чад юугаа уцаад байгаа юм бэ гэсэн байртай коньяк шимэхээ сууж угаад залуу мөрдөгчөөр гэртээ хөргүүлэн харихтаа эхнэр хүүхэдтэй мөрдөгчийг танилцуулна. За тэгэл буцаад ганцаараа сажилсаар гэртээ ирэх бөгөөд гэр орн нь одоо хандгаатын аманд хой модон дунд бай тийм үү гэмээр нэг тийм онцгүй авраатай байшаа ядах нэ. Энэ байшинтай ганцаараа амьдрах юм яана. Ли ээжийн ганц охин бөгөөд ээжээсээ тусдаа амьдрдаг бие даасан бүсгүй. Ээжтэйгээ уцаар ирээд хаар сар хов базч байтал модон дунд байх байшингийнх нь хаалгыг хүн нүдэ шат юм да. Хар шүн хөөе. За тэгээд кино болсон хойно тэрэг царайлж очиж нээж үзэлгүй үлийгээ хийж суухвд. Эмбэ хөө гэл яваад очтол тэнд нь
хинч байхгүй. Ойлгомжтой шүү дээ. Гэхдээ ямар тавгаа байна гэд сүмэс юм зогсч байлтай шүү дээ. Тийм биз дээ. Гэт хэлж дуусаагүй байтал нэрэнэг сүмэс юм ажиглаа зогсч байна шүү. Манай хүн амсгаанд уцаал бууга бариад сандраад ална гэд гартал байхгүй. Эргээд хартал гэр дотор нь яваад орцсон дураар алхаж байна шүү нөгөөч. Бууга бариад нэг өнчин тархийн цовуулч санаатай дэгдэл ортол ширээн дээр нь нэг хайрын захаа шиг юм байж байна. За тэгэхээр тэр дээр нь юу гэнэ? Заливгаас орчуулах л да. Ингэж байна. 1-р сарын 14 хүртэл нээж болохгүй шүү хөөрхнө гэсэн байгаа юм. Манай хүнч тэрийг нээж л орхин л доо. Баргийн тоох шүү дээ ямар. Тэр дотроос 9-ийн тоо барьсан нэг амьтны зураг. Тэгснэ төрсөн өдрийн мэндэ урд тавхайтаас гэсэн захидал мөн алагдсан гэр бүлүүдийн байшингаас олдсонтой ижил харгаргийн шиг нууцлаг дүрснүүд бидсэн байгаа. За манай хүн ч IQ 200 юм хойно нууц дүрснүүдийн учрыг нь тайлаад л уншил. Хөөш мө авгаа минь. Энийг яаж ойлгож байгаагаа учрыг нь яаж олсноо тэдэнд хэлвэл хөгшин их шиг хуушур шиг мемигийн таслаад цусыг нүүлж алан шүү гэсэн утга бүхий үгс бидсэн байхан тэр. Маргааш нь FBI-ийн хэд бас нэг хэрэг дээр ирэх бөгөөд гэр бүлийн гишүүд үхтэл болсон тэр айлын охин мөн л 14 төрсэн байх нь ойлгомжтой. За энэ нь ямар учиртай заавал 14 төрсэн хүмүүсийг онилж очин хөнөөгд байна гэж бодон манай хүүхэн жаал судалгаа хийхэд бурхан болооч бүгдээрээ төрсэн өдрөөс өмнө эсвэл дараа 6 өдрийн дотор алуулж байсан бөгөөд энийг нь нэлээд ухаж төнхөд үздэл хөөрхий. Үгсэн өдрүүдээр нь зураас татсан сатаны гурвалжин тэмдэг үүсч байх нь тэртэй. За цаашаа юу болох нь одоо сонирхолтой болох гэдэг юм шүү дээ тийм ээ. Тэгэхээр харцгаая. Дарагтаа олж авсан мэдээлэл танилцуулахад нэгэн гэр бүлийн гишүүд мөн л ээлжид хохирогч болсон бөгөөд тухайн үед тэр айлын охин сургууль дээр байсан болохоор амьд гарсан ч одоо шар хадны эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байдаг юм. Мөн аллаг болсон байшингуудын нэгт X тэмдэглэгээ үлдэн ямар нэг шипи өгöd байгаа мó яагаад байгаа юм наашрээ энэ байшин гэр чалгаа гэдэг байгаа мó юутаач кино юм хойно хар шин шаагаал очин доо. Нөгөө X тэмдгийг даган явсаар шалан дээр зоосон Иесусийн загалмайг олон шалыг нээгээд хартал дотроос нь Анабелла хүүхэлдэй шиг юм гараад ирэх юм тэр. Стач ядч явахад нүдээ нээж явах шиг. Амар одоо юм хин одоо яагаад байгаа юм бэ? За тэгэд нөгөө хүүхэлтэйгээ аваачаа задлангийн мэрэгжилтэндээ үзүүлтэл шаазангаар хийгдсэн нэлээ мэрэгжлийн хүн хийсэн байна гэх бөгөөд толгой дотор нь төмөр бөмбөлөг суурлуулсан байдаг. Ямар учиртай юм өстөж хөтгөр нь л мэдэх багт. Дарах хүүхэн хоёр шар хад руу очиж тухайн үед амьд үлдсэн гих охинтой уулзахаар болон очтол шар хадны эмнэлгийн дараа тэр охин уг нь ханаг өлрөөл хаалганы болон төвдөж байдаг байсан байхгүй юу? Эгсээ хэд өдрийн өмнөөс гинт ухаан саруулжиж сэргэлэн цовоо болоод шаад дэмта бүр гайхмаар гих бол. Тэгээ зогсохгүй өчигдөр тэрэн дээр зочин ирсэн гих бөгөөд зочдын жигсаалтаас ирсэн хүний нэрийг хартал манай мөрдөгч Ли Харкерийн нэр тууж явах нь тэр. За тэгээд нөгөө охинтой уулзтал I've seen you before. Би чамайг хаана харлаа марлаа гэж учиргүй юм яриад манай мөрдөгч аав ээжигээ санддаг. Ер нь энд яаж ирснэ чи санддаг гэж асуухад ээж маань намайг үгүй яддаг байсан. Аав бол харин сайн хүн байсан. Аав маань сайн хүн байсан учраас намайг байхгүй ээжийг алсан байх энэ төргээд их сони юм ярина. Энэ нэг хүүхэлдэйнүүдэл нэг учир жандсан байгаад байгаа шиг байгаа юм. Ад зэтгэр шивэлсэн хүүхэлдэйнүүд юм шиг. За мэдгүй. Яванда учир нь олдно л гэж найдах хэвээр. Галзуу охинч бүр илээ юм ярьж шалан дор байдаг ир намайг цонхоор үсэр гэвэл би үсэрнэ. Чамайг ал гэвэл би ална энтерч гэх шиг. Дарга нь чаавайсан 75 онд гарсан хэргийн цор ганц амьд үлдсэн амьд гэрчдэр алуурчин өөрийг нь мөрдөж буй мөрдөгчийн нэрээр очиж уулзтал галзуурсан охин гинэт ухаан саруул болж молоол. Гэхдээ одоо яг юу л вэ? Гэхэд мөрдөгч хүүхэн бидний хүүхэлдэй олдог өдөр тэр гөлрөө байдлаасаа гарсан байлээ. Гэх болно. Даргаж үгсэн тохиолдол үсттэй тайминг гэд тоох юм биш. Сүүлдээ дарга нь Ли мөрдөгчийг сэжиглээд "Гүч нэг л юм нуугаад байна да. Чамайг энэ хэрэг дээр ажиллаж ихэлснээс хойш л гэнт эдгээр зүйлс тохиолдож эхэллээ. Гү ингэхэд байна. Би чиний хобби хэргийг шалгаж үзэхэд ээж чиний 9 насны төрсөн өдрийн өмнөх өдөр 911 рүү залгаж сонхгор царайтай өвгөнтийн архич шиг юм гэрт нь ирсэн талаар дуудлага өгсөн байсан. Чи тэр хэрэг санаж байна уу? Гэхдээ явж ирнэ ээжтэйгээ уулзж энэ талаар олж мэд гэж явуулна да.
Сүүлдээ мөрдөгч Ли Харкер маань сэв хангалуулаад эхлэгч нь юу лээд энэ одоо яаж байна? Дараагийн тушаалаар ижээ дээрээ очиж уулзахаар явнаа. Энэ Америкууд яагаад нэг юм эвгүй хараачийн сүнс чөтгөр хангалттай шүглэхээр байшин дамдраад байдаг юм болоо. Нэг тийм дүнсгэр цаанаал нэг чигтэй. За тэгээд ээж дээр яваад очтол ээжийнх нь байшинд нэг хаалга таг төвжөөтэй хаалганд ороос нь жом дэгдэж гарч ирж мэрэлээ. Мөрдөгч маань багаар юмаа санаад байгаа юм шиг зурвс толгойд юмс үзэгдээл. Мөрдөгчийн 9 насны төрсөн өдрийн өмнөх орой тэдэн дээр нөгөө үзэрийн биздэ айлчлан ирж ээж нь 911 рүү залгадагч сүлжээ тасарсан байдаг тул буу бариад гарч үзэгдэнэ. Ээжээсээ үг унгаж санаатай тэр өдөр яг юу болсон юм бэ? Та гэрт хүн өвтөрсөн талаар цагдаад мэдгдсэн байлаа. Гэхэд манайд ер нь хэн ч ярьдаггүй шүү дээ хонгор минь. Танихгүй хүн ч ярьдаггүй. Гэхдээ энэ талаар хүүхэд мэдэх ёсгүй гэснэ. Энэ хатуу ертөнцид хүүхдэд амьдрах боломж олддоггүй. Харин ч чамайг өсч том болоход тусалсанд баярл гэл. Бөөн утх нь үл олдох юм байна да. Миний тархивэр яа, бүр мааслаад гашилж ийн хөөе. За та нар хийж байна. Бас адилхан уу? Тэгэл чиний хөөхд байх үеийн бүх зүйл өрөөнд чинь байгаа. Гэд мөрдөгч хүүхэн өрөөнд орон баг байхдаа юм умаа хийдэг байсан авдраа гэртээ авчирч ухаж төнхөж байтал хідэн зураг гарч ирэх бөгөөд нөгөө чөтгөрлөг пөбөстагийн зураг манай мөрдөгч баг байхдаа дарсан байгаа юм. Тэгтэл нөгөө зургаа дарга дээрээ барьж очоод энэ бол урт тавхайт энэ сарвчлах хэрэгтэй гэд нөхөр тавар шиг яг оргон зайлах гэж байхад нь барьж авна. Манерийн нэр нь Билл Фердинанд Кобл. Барьж явсан цүнхнээс нуусал бүхий гар бичмлүүд дүүрэн байсан бөгөөд мөн сатаны талаарх зүйлс гарч ирсэн байгаа юм. Ли Харкер мөрдөгч маань тэрэн тусалдаг хүн заавал байх ёстой. Хүмүүсийн итгэлийг олж авч чадхаар тийм хүн. Гэртэн чөлөөтэй нэвтэрч болох үс тийм хүн тэрэн тусалдаг. Хүүхэд эсвэл хүүхдийн дүрээр гэрт нь ордогч тийм хүн гэхэд дарга нь биста дахиад хуцаад унлаа гэснэ. Бид загтал бичдэг этгээдийг олж авч чадлаа. Одоо шоронд хатаага тэгээд бүх зүйл амар сайхандаа жаргана. Чи бидгээ хинхэглээд бай. Гэхэд мөрдөгч маань ч туусаагүй штэ дарга. Танд үзүүлсэн гурвалжин гүйцээг байгаа. 13-ны өдрийнхэн дутууга. Тэр нь өнөөдөр. Тэрний хамсаад нь нэг гэр бүлийг хөөс тэмтэрч энэ гурвалжин гүйцэх ёстой. Энд тэр гих болно доо. Хамсаатны нь олж мэдэх санаатай мөрдөгч хүүхэн орж уулзнаа. Тэгснээл чамайг хуулийн сургуульд орох үед чи чинь юу вэ? 20 болтгүй 20 насны дээрээ байлуу. Гэх болно доо. Чиний яриад байгаа эмэгтэй чинь хий юм гэж асуухад нөгөөх нь тэр сөмөөс явж байна гэж хэлж айлуудад ордог. Танай гэрт намайг очиход танайх чих гэрэлтэй сайхан айл байсан шүү. Энтергээд галзуу солиотой зүйлс яриал байна. Knock knock on the farmhouse door. Яа, би бараг өөрөө галзуурлаа яг ямар новшнолоод байгаа юм бэ надад. Мөрдөгч хүүхэн чиний ажил дууссан. Бүх зүйл дууссан. Чи энд одоо насаар хатна. Гэхэд би дуусч болно. Гэхдээ би хаасайгүй л байх болно. Гинтэ. За тэр яах вэ? Чиний солиотой зүйлсийг сонсох хүсэл алга. Доо давхрын эр гэж бас хэн юм? Хамтрагчаа хэл. Гэхэд гүйжээсээ асуухгүй юу? Гэснэ садамд туа. Гэд төмөр ширээг улаан нүрээрээ болбосаар байгаад хамар мамрын санжигнаад байхгүй. Үхээд. Дарагч бөөн стаарэ гэж нэг алуун шиг барьж автаж гүчиж одоо юу хэлээд ийм юм болгочихвоо. Одоо болно. Тэр ганцаар энэ бүхнийг хийсэн ямар ч хар идчихэд байхгүй, муу ерэн зүйл байхгүй мэдөө гэж нүүр нүдгүй загнах болно. Мөрдөгч хүүхэн ээжтэйгээ очиулцахаар холбооны мөрдөх төвчөөний ажилтнтай цуг яваад очтол ээж нь чөтгөрлөг болсон машинд үлдсэн мөрдөгч хүүхнийг шууны буугаар гавлыг нь цөм шаанда. Тэгснэ нөгөө талаас нь тойрч очиж дахиж шааж энэ. Яа. Тэг шаардлага байсан ч юм уу. Наач аль хэдийн дууссан штэ ихчээ. Солиотой шаас. Мөрдөгч хүүхэн энэ бүхнийг өөрийн хоёр цэгрээрээ харж тааран буу бариад хараас нь явна да. Ээж нь арын саданда охин шигээ хувцалсан хүүхэл дээр буу тулгаа зогсчихсон. Мөрдөгч хүүхэн ч ээж бол тэр хүүхчихсэн. Бүх зүйл дууссан гэхэд. Үгүй. Чи тэрнийг чөлөөлч хийсэн. Чи ч бас одоо ингэ чөлөөтэй болсон. Ингээд хүүхэлдэн толгойг зад буудах агшинд мөрдөгч Харкерийн биеэс нэг юм гарч ухаан балартан унах болсон. Ухаан баларцсан үедээ зүүдлээд байгаа мөгмөр үзэгдэл гардаг нь ээж нь охиноо унтуулах гэж үлгэр ярьж өгч байна гэж өөрсдийнхөө талаар яриад байх шиг. Эрт урд цагт Ли Харкер гэж охин ээжтэйгээ амьдардаг байлаа.
тэдэн дээр хэнж зочилж ирдэггүй байлаа. Гэтэл нэгэн өдөр хүүхэлдээ уралдагээр тэдний зочлон ирсэн юм. Хүүхэлдээ уралдагээр аимшигтай, чидтэй, чөтгөр шулмын ажил хийдэг. Өөрийнхөө биеэс хүүхэлдээ бүртээ хийдэг. Тэр хүүхэлдээ хүүхдүүдийг хаашаа харахыг бас юу харж болохгүй гэд бүгдийг нь заадаг байлаа. Чөтгөр охиныг өөрийн талд авахыг хүссэн ч тэрний ээж зөвшөөрөөгүй. Бөбө царайд ээжиг нь хүлчгсэн цаана нь киноны ихэнд машинд хальт үзэгдсэн хар сүмэсэн юм суудсан хойно кино үзэж байгаа аятаа харж байдаг. Ээж нь охиноо өршөөхийг гуйн хариуд нь чөтгөрийн зан үйлдэнд туслахаар зөвшөөрсөн байлаа. Сүмэс явж байна гэж айлдорон баяр хүргэе танах шагнал хожлоо гэж гэмгүү царайтай эмэгтэй хүүхэлдээ гэрт оруулсан. Харин гэрт орсон хүүхэлдээ үлдснийг нь хийдэг байлаа. Энэ бол ээжийнх нь хийсэн тохиролцоо. Гэхдээ Харкер зүүднээсээ сэрнэ. Сэрэт хартал хүүхэлдээ уралдаг ирийн зойрон зэрэг бөгөөд дээшээ гартал ээжийнх нь гэр байх тэр. Арай чүү явсаар дуурчгүй утсыг автал. Чи Руби охины төрсөн өдрийн үйлчлэгээс хоцорч байна. Гинт Руби гэдэг нь даргийнх нь охин л доо. Бодвол нөгөө гурвалжин гүцээх сүүлийн хэлхээс нэм шиг байгаа юм. Даргийнхаа гэр чаагаад очтол дарга болон эхнэр нь учиргүй инээд алдаад нэг л биш байгаа нь бүр тодорхой. Гэрлүүн яваад ортол ээж нь аль хэдийн ирчихсэн. Руби охинтой адил хүүхэлдэг охинд нь хэдийнэ гард дуулчихсан сууж байдаг. Даргада та намайг сонсох хэрэгтэй байна. Миний ээж Бөбө царайтай хамсаат гэхэд өмхий амаа тат гэд орилж байгааг нь харахад хэдийнэ л хавстуулсан байгаа юм. Маахан. За тэгж байтал дарга нь бэлгуугаа зүсцгээе гэснэ. Эхнэрээ дагуулan галтгоо руу орно. Мөрдөгч ээжээсээ та яагаад энийг хийж байгаа юм бэ гэхэд энэ хүмүүс өөх ёстой. Эсбөгөөс бид өөрсдөө тамч шатна. Ингэж байж чи өсч томрох боломжтой болсон. Би энэ бүхнийг чиний төлөө л хийж байна гэж шаадаг. Энэ үед галтгооноос дарган цасанд давтгалжсэн сатааны хүслийг биелүүлчихсэн гарч ирээд охин руугаа дайрах үед мөрдөгч өхөн бууд уунгааж ээж нь охиныг 50 гэж орилон дайрахад мөн л ээжигээ буудаад хүүхэлдэг буудах гэтэл буунаас нь сум гардаггүй. Ягаад ч юм 6 сумтай байдаг буунаас 3 сум л гараад буун гацж ирэх. Тэгээд Руби алив явцгаая гэснээр кино дуусч байгаа юм. Бас ухаан шаардсан кино шүү. Би л юу ч ойлгосон. Шахахгүй. За яг ойлгомжтой зүйл нь хөөрхөн мө ээж нь охиноо амрахын тулд өөрийгөө сатаанд тулалдсан. Энэ бүх аимшигт хэрэгүүдийг үлдэхэд чөтгөрийн гар хөл болсон тодорхой байгаач төгсгөл нь жаахан өчр битүүлэг. Энэ бүхэн дууссан уу? Эсвэл мөрдөгч өөрөө ээжийнхээ замналыг үргэлжлүүлэхээр болч уу? Эсвэл охиныг алаад өөрийгөө алах болов уу гэд асуултууд хэд хэд үлдсэн. Тийм л кино байлаа да. За тэгээд бичлэг таалагдсан бол дардаг юм дараад сүсэглээд хүлээж байхад л болно. Окей. Тэр болтол төр баяртай бяцхан цаваа амтд минь. Шас.